Од мөндөр суваг тавтай морил бие болгочлогч Инхбат Адар нэр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай FS Construction-ы Morton Residence болон оргил өөд хамттай ураатай оргил худалдааны төв ивент тэтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суваг болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн ярих гэж байгаа хүн маань болохоор ер нь бол Монголын тайз дэлгэцийн урлагийн түүхэнд одоо тод томноор бичигддэг юм хоёр цэгмэд байдаг. Нэг нь бол бид бүхний мэддэг цагааны цэгмэд буюу Монгол улсын ардын жүжигчин цолыг бусад жүжигчдээс хамгийн түрүүнд буюу 1942 онд хүртэж исэн. Төрийн шагналт 20-р зууны манлай театр киноны нэрт жүжигчин одоо цагааны цэгмэд хэмээх хүн байгаа. Нөгөөх нь бол өнөөдрийн мань ярих гээд байгаа энэ хүн болох дэлгэцэд мөнхөрсөн богд хаан буюу ард түмэндээ бол одоо ардын богд гэж бүр хүлээн зөвшөөрөгдсөн Нямын цэгмэд байгаа юм байна. За тэгэхээр Нямын цэгмэд бол одоо Монгол улсын анхны кино гэдэг яг бид нар жоохон зөрүүтэл яриад байдаг. Гэхдээ Монгол улсын анхны кино гэж бүртгэгдсэнээр энэ Монгол хүү гэж кино шүү дээ, тий. Монгол хүү кинонд анх тоглосон. Анх тоглохдоо шууд богд хааны дүр тоглосон. Ийм хүн байдаг. Үүнээсээ хойш Монголын кино урлагт 6 бараг 7 удаа өөр кинон дээр зөвхөн богдын дүрийг бүтээсэн энэ хүн. Тэгэхээр бол ард түмэндээ энэ хүн чинь бол 20-р зууны турш дэлгэцэнтэй ерөөсөө богд нь байгаа байхгүй. Тэгээд ардын богд гэж байна. Дээрэс нь зөвхөн кино гэдэг юм уу дэлгэцийн бүтээлээс гадна тайзны жүжгүүдэд бас богд хааны дүрийг бүтээдэг. Тийм. Тэгэхээр чи энэ хүн бол яа харахгүй 20-р зууны түүхэнд энэ богдыг дүрийг бүтээснээр алтартай хүн байгаа байхгүй. Аман дээрэс нь өөрөө бол одоо Монгол улсын ардын жүжигчин юм их эрхэм хүн байгаа. За энэ хүн бол одоо 1910 онд Нямын цэгмэд болохоор 1910 онд Булган аймгийн Могод сум одоо манай Булганы Могодын л гэж яриад байдаг тийм ээ. Тэр сумын нутаг болох энэ Сайхан Хулж гэдэг газар төрсөн гэдэг айлын ганц хүүхэд гэж байгаа. Тэгээд ээж нь болохоор одоо аав нь тухайн үед одоо яадаг юм бол эсвэл нөгөө хэлмэгдүүлэлт эдрээс болоод ингэсэн юм уу? Ямар ч аавынх нь нэр байхгүй. Тэгээд ерөөсөө ээжийнхаа ахын нэрээр нэрлэгдэж явчихж байгаа. Тэгээд энэ ээжийнх нь ахыг болохоор энэ Намья л гэдэг юм л та болно. Намья ч гэдэг ч юм уу тийм нэртэй. Тэгээ яг нөгөө ард түмэнч тэр болон театрынханч тэр бүгдээр нөгөө Намья гэдгийг ням гэсээр байгаа те. Намьяг Нямын гэдэг одоо дуудсаар байгаа. Бид нар өнөөдөр Нямын одоо цэгмэд гэдэг нэрээр нь мэддэг болцсон байгаа юм. Тэрнээс биш Намья гэдэг юм аавтай юм байлээ. За тэгээд 10 хэдхэн настай байхаас хүү бол одоо сумын баг сургуульд орж суралцаад за авцгын хошуу хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байсан гэдэг. Тэгэхээр эн чинь одоо 10 идэхээр чи 1920 он бол явж байгаа. 1920 онд бичээчийн ажил хийнэ гэдэг бол тухайн үеийн одоо бас л удам залгах ноёныж байд юм уу, тайжинж байд юм уу те. Ийм л хүмүүс одоо нөгөө бичиг залгаж хүрээ тамгын газруудад бичээчээр ажилладаг шүү дээ. Тал бичээчээр ордог те. Тэнтэй нэгэн айдлаар яг юм одоо Монгол түмний хүүхдэд сургах хэлбэрийн дагуу явж байгаа байхгүй. За ингээд бичээчийн ажил хийгээд ирсэн. Тэр үед бол одоо бичиг номтой байна гэдэг бол төрийн алба залгуулах хүн болчихж байгаа шүү дээ. Тэр үед Нам засгийн бодлого хувьсгал дарга хэмжээнүүдийн тухай олон түмэнд зурчлан таниулах зорилгоор ухуулга дээрэс нь урлаг уран сайхны баррикадууд аймаг хошуудаар явж ажилладаг байсан. Очоод ингээд тоглолт хийгээд явах нь л одоо нэг хэрмэлж үжигчин гэдэг шиг те ингээд тойроо тоглолт юм уу эсвэл ингээд дуу хуур ший одоо гаргаад явах нь за яриад ший гардаг байсан баг. Гэхдээ тэн дотроо давхар нөгөө нэг намын ухуулга эдрийг урлагаар дамжуулж ийдэг. Одоо тэгэл хуучны нэг ийм ноёны одоо завхарсан үйлдэлийн талаар яриад ингээд эхлэнгууд ард түмэн үзээд инээж байгаа боловч цаана ноёныг буруутгаад л үлддэг гэдэг ч юм уу те. Ингиж нөгөө нэг урлагаар дамжуулж энэ хувьсгалын ажлыг хийдэг. Ийм одоо багууд их явдаг байж л те. Тэгээд тэр дунд нь одоо авиастын залуучуудаар бүрдэл болсон урлагийн энэ баригад нь ардын урлагийг төшөглөөд үлгэр магтаал хэлэх, дуу дуулах, хөгжмөдөг, ший гаргах гэх олон төрлийн тийм үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан. За энэ нь бол нөгөө нэг дөнгөж нөгөө бичээж хийж 10 гаруй настай хүүд бол их сонирхол татчихсэн ойлгомжтой. За тэгээд төвөөс энэ авцгын хушуунд очисон урлагийн баригадын хүмүүс Самья ноён гэдэг нэртэй тийм дууч жүжигийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургасан юм байна. Одоо байнгын тоглоод яваад чадахгүй. Тэнд байгаа уран сайханчдыг харж байгаа сонгож аваад чи энэ дүр дээр нь ер нь ингэнэ гэд зааж сургаад нөгөө хэд маань тэр нутагтаа тоглоод ингээд үзүүлээд явах нь байна л та. Тэгэхэд манай Нямын цэгмэд гэдэг байгаа хүүг энэ Самья ламын дүрд тоглуулсан байгаа сонгож. За энэ үеэс ахуулаад манай хүн бол урлагт илэгтэй, ээлтэй, дуртай болж эхэлсэн байна.
За тэгээд Нэмийн цэгмэд хотод санхүүгийн сургууль суралцж байхдаа сургуулийнхаа дэргэдэх энэ уран сайхны дугууланд идэвхтэй оролцохын хамт төвийн одоо үзүүрийн газруудаар их явдаг болсон. За яаж тоглодгийг яаж үздгийг гэдэг юм үздэг. Тэгээд сургуулийнхаа дэргэд байгаа одоо нэг юм сайн дурын уран сайхнчдынхаа нэгд айгүй өөр ингэж орж явдаг. Тэгээд энэ сурж байгаа сургууль нь санхүүгийн сургууль гэж байгааз. Тэгэхээр ер нь бол одоо санхүү, нэгтлэн бодох, эдийн засаг гэдэг юм уу иймэрхүү мэргэжлэр ер нь бол сураад байгаа юм. За энэ үед бол одоо манай үндэсний театр байгуулах тийм бэлтгэл үе нь явж ирсэн. Монгол улс үндэсний театрт байгаа бэлтгэл үе нь явж ирсэн. За тэгээд тэр үед чинь болох нэг мэрэгжлийн боловсон хүчин гэдэг зүйл баг. Тэгээд нөгөө нэг ганц буюу зөвлөлт бод улсаас л мэрэгжилтнүүд урьж авчиж ажилуулдаг. За тэрэн дотор нь бол одоо Ефремов гэдэг нэр бидэн дээр олон таарж байгаа. Ефремов байна. Найруулагчаар нь бас Гомжав гэж хүн, жүжигчин Шарвдоо гэдэг байгаа. Энэ хүмүүсийн бүрэлдэхүүнтэй бас танилцсан байгаа. Тэгээд яаж танилцсан гэхээр энэ хүмүүс шүү дээ. Саяны дээр Ефремов, Гомжав, Шарвдоо гэдэг хүмүүс нөгөө мэрэгжлийн боловсон хүчин дутуу учраас одоо Улаанбаатар хотынхон сургууль, соёлын газруудаар яваад тэндээс нөгөө нэг яг энэ театртаа орж болох үс авьяастанг хайж байгаа байхгүй. За ингэж явж байгаад одоо нөгөө тэр хүүхдүүдтэй гэдэг юм уу тэр залуучуудаас ингэ сонгож авч танилцж явж ирсний тэр шалгалтынх нь одоо үед манай энэ санхүүгийн сургуулаас энэ Жаданбаа болон Цэгмэд нар шалгалсан баг. За ингээд энэ ихэм хүмүүсээс одоо номын дуу дуулж эхэлнэ гэсэн үг те сонсож эхэлнэ, ойрхон болж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ шалгалтанд тэнцсэн боловч энэ санхүүгийн мэрэгжилтэй боловсон хүчин тухайд улсад дутагдaltaй байсан. Тийм учраас Цэгмэдийг театрт шилжүүлээгүй. Яах юм тийчээс тэндээс гарч иж байгаа оюутнуудыг ажлын хаашаа гэдэг төлөвлөсөн байгаад идэг те. Гэтэл дундаас нь урлаг руу одоо урвчих гээд шүү дээ. Тэгээд зөвшөөрдөг байсан. Тэгээд манай хүн чинь яг тэр сургуулаа төгсчөөд одоо засгийн газрын нэгтлэн бодогчоор томилогдсон гэж байгаа. Засгийн газрын нэгтлэн бодогч шүү бүр. Тэгээ бас давхар өөрийнх нь хүсэл сонирхол болохоор энэ сайн дурын уран сайхан ч гэдэг ажилд аюулгүй идэвхтэй байгаад байдаг. Тэгээ тэр үеийн нэрч жүжигчин болох энэ Дэлдэн Боохоо гэдэг хочтой Лувсан Содном, Дамдан Базар нартай ойрхон танилцж одоо энэ цэгмэд маань тэр хүмүүсээсээ бас ингээд чиглэл юм аа заалгаад ингээд л яваад байдаг гэсэн. Ингээд одоо хүсэж 1932 онд цэгмэд маань улсын театрт жүжигчнэр орё гэхээр болохгүй. Тэгвэл улсын театрт санхүүгийн одоо ажилтан хэрэгтэй, нэгтлэн хэрэгтэй гингуутлан өстө би гэсээр гал ордгийн байлгүй. Тэгээд одоо улсын театрт нэгтлэн бодохоор шилжиж үндсэн ажлынхаа хамтаар оройн цагаар урлагийн төр сургуульд амжилтаа суран төгссөн байна. За ингээд театртаа бол дагалдан жүжигчнэр орж чадсан. За тэгээд түүний хувьд бол одоо театрын жүжигчин гэдэг газраас ажиллаа эхэлж байгаа. Театрт ороод анх удаага энэ Үнэн гэдэг жүжигийн одоо ард иргэдийнхэн дүр үгүй те ардын дүр тоглож ирсэн байгаа. За Эрдэнэт Соёмбын эзэн Эрэлхэг Жанжин Сүхбаатар. За ингээд жүжигийн Салга ноёны дүрд тус тоглосон. Анхны мэрэгжлийн дүр болохоор түүнд маш их хэцүү байсан. Гэхдээ яг нөгөө мэрэгжилтэн багш нар Ахмад жүжигчдийн болон нөхдийнхөө туслан дэмжлэгтэйгээр энэ саяны том жүжигүүдэд бас юмсан амжилтад тоглоод гарсан гэж. За ингээд 35 оноос ахуулаад Донорын намдгийн шин зам жүжигийн Малчин ард Дандарын дүр тоглосон байдаг. За Цэгмэд энэ дүрийг уран бүтээлийнхэн замд 2 удаа тоглосон. 1935 онд нэг, 1961 онд бас дахиад саяны яриад байгаа энэ дүртэй тоглосон байдаг. Яг энэ Цэгмэдгэн одоо бүтээсэн энэ Дандарын дүр бол ерөнхий шинжээрээ тийм зөрүүд ширүүн ааштай цаанаа юм хар муу санаагүй гэсээрнээсээ чулуун шудрах те ийм хүний дүр байхгүй. Гэхдээ цайлган сэтгэлтэй. Гаднаа бол юм хатуу юм шиг нэг ийм дүр гэж байгаа. Тэгээд өөрөө бол энэ дүр дээр 2 удаа тоглосон байдаг. За 1937 онд манай театрт тавигдсан Испанийн жүжигийн сонгодог зохиолч Лопе Двегийн гэх юм уу та хоньны булаг жүжигийн залуу тариачин дүрд ингэж тоглож за ер нь бол одоо ингээд яг театрын жүжигчин дээр бол одоо те одоо жүжиг тавих болгонд л нэг дүр дээр орж ирдэг болж өсөн дэвдсэн байгаа байхгүй. За тэгээд театрт бүтээсэн дүрийн хувьд бол одоо бүр цаашаа яриад ах юм бол өчнөөн дүрүүд байгаа. Манай найруулагч бас дундуур нь бас зургуудыг нь бас өгөөд харуулж байгаа бах те. Тийм учраас одоо театрт бүтээсэн жүжигийн ажлыг бол ингээд орхив. Цаашид ярих юм их байгаа учраас. Түүний хувьд бол бас найруулагчаар ажилдаг. Тийм жүжигчнээс гадна найруулагчаар ажилдаг. Энэ бас онцгой босоо жүжигчдээс. Тэгэхээр энэ хүн бол өөрөө маш сайн тийм зүтгэлтэй, ямыг маш хурдтай сурдаг. Тэгээд өөрөө ингэж бодож, ухаж, сайжруулж шин төрлийг гаргаж ирдэг төрлийн хүн. Тэгээд маш их ажилсаг гэж байгаа. Энэ хүний одоо жүжигчний мэргэжлийг эзэмшхийн зэрэгцээгээр найруулгын онол ухаан арга барилыг давхар сонирхсон. Энэ завсар нөгөө Эрдэнэ нутгааны оюун буюу те Эрдэнэ нутгийн оюуны шинэ хүү, ойдмын зам, за далан худалч, за лодоо дам болон зандраа нарын Эрдэнийн дорж, за намдгийн залуу үе, Чеховын Баавга, ханилах тухайн гуйлд тэгээд Островскийн хүний чарганд бүүсөө, намдгийн шараа голын 3 хаан, эргээд харахад гэдэг жүжигийн хэсгүүд ба за Дэнлүүний баяр, итгэж болно, эрхүүд болсон явдал, Афродит зэрэг 20 гаруй жүжигийг
өөрөө найруулан тавьсан байгаа. За тэгээд театрын түүхэнд бол энэ хүний бүтээсэн эрхэм үүргэн гэх юм бол өөрөө нөгөө нэг залуу жүжигчдийг гарч ирж байхад жүжигийн арга барил гэдэг юм уу техникээрээ тэр залуучуудаа одоо эвж тэ шатан болж дээш нь гаргахад тусалдаг. Мөн дээрэс нь одоо өмнөх найруулагч нараас сурсан зүйлээрээ өөрийнх нь шин санааг нэмээд тэгээд энэ жүжигүүдийг дахиж тавихтаа шал өөр найруулгатаагаар өөрийн өнцгөөс тавьж чаддаг. Ийм уран бүтээл. Зүгээр нэг найруулагч биш байна. Тэр гаруй жүжиг ингэж өөрөө сэтгэхэд өөрөө нэмж ачаалаад найруулна гэдэг бол үнэхээр чадвартай гэн шинж. Тэгэд энэ чинь кино биш шүү дээ. Тий. Тайзыг найруулах маш хэцүү гэдэг байна. Бас тийм шүү те. Би л тэр нэг киноны ажил дээр нэг хальт очиж үзсэн. Ингээд алдангууд нь за дахиад явъя. Одоо бол нөгөө нэг хуучных шиг юм хальс гэдэг ч юм уу те. Хальс чинь бол маш үнэтэй шүү дээ. Тэр үргэлжлэл бол дуусаа шүү дээ. Шууд нэг л явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Одоо бол ингээд за нэг жүжиглэлээ гэдэг ингээд явж ш жүжигчин те. Нэг эндээс авлаа, хоёр авлаа, гурван авлаа ингээд 2 3 удаа жүжиглүүлээ. Тулаад аавна, ингэн өргөнөөр аавна гэдэг маш олон төрлөөр аваад чи рекорд гэдэг меморийн дээр л дүрсгүүж яах нь шүү дээ. Ингээд аваад өгдөг. Тайз бол ямар ч тийм алдаа гарах ирэх байхгүй. Шууд лайв явна гэсэн үг шүү дээ. Алдсан ч гэсэндээ тэндээс ухаас хэлээд гараад шууд өргөжлүүлэх ёстой ч гэдэг ч юм уу. Ийм арай бас ийм хит мэрэгжлийн төрлийн ч гэдэг юм уу те. Ийм төрөл байгаа гэдэг. За тэгээд яг энэ одоо ажлууд нь тэгээд жүжигчдээ одоо тоглож байгаа дөрүүд нь те. Энэ болгоно өөрийг нь бол мэдээж хал үзэж одоо хашир суулгана гэдэг шиг те. Маш их зүйлсийг бол өгч чадсан байдаг. Өөрөө бол маш хянуур нямбай. Тэгээд судалгаа сайтай ажилдаг. Түүний найруулгын арга барилын онцлог нь бол яг энэ. Зохиолоо бие дааж гүнзгий судалдаг. Одоо ингээд жүжигчтэй өгөхөөс өмнө өөрөө эхлээд маш сайн судалдаг. Тэгээд нөгөө жүжигийн гол санаа, дүр бүрийн онцлогийг задлан шинжилээд зөрчлийн шалтгаануудыг нарийн судалж үздэг өөрөө. Тэгчээд найруулж байгаа жүжигийнхээ утга санааг үзэгчдэд хүргэхийн тулд аль роолыг нь илүү дүвийлэхийн, аль хэсгээр нь дүвийлэхийн гэдэг дээр өөрөө их ажилдаг. Тэгээд нөгөө жүжигчдтэй болон жүжигийн энэ хувцас, тайз, баг гэдэг юм уу те. Тэр болгон дээр өстө тус бүрдэн авах ёстой цагуудыг хангалттай гаргаад тус бүрдэн ингэж бэлдэж чаддаг. Ийм нямба ажилсаг чаддаг тийм чадварлаг найруулагч байж л те. За одоо ингээд үүний араас би түүний нөгөө нэг хийсэн бүтээснийг бас тиймчих те тултал нь ярьж чадахгүй. Тийм учраас хэдүүлээ хамтран ажиллагчаа ярьчаад одоо түүний онцгой бас гайхалтай зүйлүүд талаар ярьж эхлэе. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрий Мортон резиденцийн ивент итгэж байгаа. За эднийх ашиглалтанд 100% орсон 20 дугаар ээлжийн байрнуудаа санал болгож байна. 58-аас 122 м квадрат 2-оос 4 өөр байрнууд байгаа. За хотхны хэмжээндээ эднийх ус цэвэршүүлэх нэгдсэн системийг суурилуулсан байгаа. За тактик 100% тооцоогүй гэдэг. За тактик ер нь бол стандартаар 30% тооцох стандарт байдаг юм байна. Тэгэхээр 100% тооцоогүй гэхээр нэг одоо айлаас 20-оос 45 сая төгрөгийн одоо бодит урамшууллыг олгож байгаа гэсэн үг. За B1 B2 давхартай айл бүрт хэрэгцээт зогсоол нь хангалттай 375 айлд 430 зогсоол байж байгаа. За хажуу талын байшингууд нь бол бие биентэйгээ их зай хол юм байна. 45 м зай төлөвлөсөн. За тэгэхээр бие биенийг хаагаад байхгүй гэсэн үг. За хүүхдийн тоглоом нь Дайн улсын алдарт компани брендийн тоглоомуудыг суурилуулсан байгаа. За хотхондоо дээж өргөх талбайтай гэж байгаа. За энэ бол хүмүүст маань бас хэрэгтэй. Тэгэхгүй бол чинь цонхороо өргөн хүүхдийн тоглоомын талбай дээр өргөн янз янзын асуудлууд гардаг штэ тий. Машин дээр очиод дуусчдаг ч гэдэг юм уу. Би нэг юм онцолчих байхаа нэрэ. Одоо би нэг дугаар дээр нэг юм онцлол явъя та. Би яагаад тэгэхээр очиж үзээд нүдэрээ хартсан учраас маш их зүйлсийг мэдчихэж байгаа. Би энэ удаад юуг нь онцолжээ. Худалдаа авалт талаас нь онцолжээ. За FS Construction гэдэг энэ газар болохоор миний мэдхээр шүү. Би одоо яг бүтэн мэдэхгүй байна. 10 дугаар хороололд нэг юм орон сууц байдгийг. Манай найз амьдэрдэг юм бүр. За тэр 10 дугаар оролтыг орон сууц байгаа заяа. Тэгээд энэ олимпик өрн ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт нь бас нэг хотхон байгаа. Тэгээд зайсанд яг энэ Мортон резиденцээс өмнө дахиад нэг том төсөл байгаа. Тэр нь бол давхартай 2 айл байдаг. Айл болгоно 200 м квадрат жилүү нэлээд өндөр зэрэглэлийн орон сууц байдгийг. Тэгээд 19-ийн одоо нэг автобусны буудлын байдаг шүү дээ. 19-ийн соёлын төв гэдэг лүү дээ. Замынхаа урталт байдгийг. Тэн дээр маш өндөр одоо хэдэн давхар шимтэй юм шилэн бас нэг юм офс маягийн юм байдаг байхгүй. Тэрийг барьсан. Тэгээд энэ Мортон резиденцийг нэг болон одоо 2 дугаар блок гэдээ барьж штэ тий. Тэгээд энэ худалдан авалт нь яаж явдгийг ингээд тэгжсэн чинь ерөөсөө маркетинг сурчлагын хэрэг байхгүй гэдэг. Тэгээ би гайхаж байхгүй. Тим юм бас байдгүй юм да тий. Тэгэл одоо мэдээж л та хамтарч байгаа юм чинь тий. Хүмүүст хүргэх гэж л болоод гэсэн чинь. Гэхдээ бид нар бол урд нь ингээд цөөхөн одоо орон сууц тийм цөөхөн оршин суугчтай юм барьдаг байсан. Тэр үед болохоор одоо би жишээлбэл ингэх нь л тий. Би эхлээд FC-ийн дээр одоо 10 дугаар оролт байсан хотхонд амьдардаг байсан бол хүүгээ тустаа гарахтаа ч юм уу, ах トゥ удаа зөвлөхтэй ч юм уу. Тэдний байр хаан дахиад баригдах нь тэрийг судлаарай гэж хэлж өгдөг. Ингээд амнаас ам дамжигдаад нөгөө орон сууцууд нь ингээд худалдагдаад явчихдаг юм байл ерөөсөө. Чанартай газар л гэж байгаа л та.
эднийх их зүгээр гэдэг яриа байдаг штэ манад те. Яг энд ам дамжаал явж байгаа юм байна. Тэгээд байрыг юу н өвөл авал зүгээр гэж би хүний амнаас сонсч байсан. Ягаад ч юм мэдгүй. Тэгээд би тэдний нөгөө юу руу н ороод орон сууц руу орж байгаа шүү дээ. Орон сууцсан дотроод чи нөгөө юу н байгаа байхгүй. Нөгөө үзүүлэн шоурумд байгаа байхгүй. Тэгэл яваад оронгууд парнуудыг хаацсан байгаа юм. Тэгсэнээсээ бүг гэж орж байгаа чи. Айгуу гоё дулаахан. Тэгээд юм өрөө хоорондын хаалганууд нь бүгд ийм дуу намсагчтай тийм ямар германы ямар брендинг лээ. Өрөө хоорондын хаалга шүү бүр. Жижигхэн юм дээр хөтлөж анхаарч байгаа. Лап хаагдана. Чимээ мэмээ сонсогдохгүй. Мангар гоё дулаахан. Ийм юм бэлээ. Тэгнэр өвөл бас байр сонгож аавна гэдэг ч юм уу, шинжиж аавна гэдэг ч юм бас учиртай юм байлаа шүү. Тийм байна. Өвөл ороод дулаахан байвал ах юм биш нэрэ те. За бас тийш тий. 100 ороод 80-т маш дулаахан байр гэж худлаа ирчүүл яах. Өө тийм тэгэл гэр орон чин ингээл доогоороо хөлчин жиндэл те. Хөл нүцгэн сууж болохгүй. Тэгээ гэр орондоо ч нүцгэн явж болохгүй юм байвал тухгүй шүү дээ. Бид нар ч уулан те топ тухыг авах гэж л байр авч байгаа шүү дээ те. За энэ Morton Residence маань Америк сургуулийн яг хойдолтод байрлаж байгаа. За тэнд нь яг шоурум хажууд нь байж байгаа. Тэнцээ очиод одоо ашигласан барилгын материал, тоног төхөөрөмж юу гэдгийг тэр бүгдийг шалгаад тэгээд худалдаж авах ийм боломжтой байна. За дэлгэрэнгүй мэдээллийг борлуулалтын албаны утас болох 76 тэгтэг 67 дугаар утаснаас авах боломжтой. За баярлалаа. За баярлалаа. За ингээд яг энэ үеэс нь ахуулаад давхар ингээд зэрэгцээл Монголд кино гэдэг те урлагч өөрөө хөгжиж эхэлж байгаа байхгүй. За тэгээд түрүүний ярьдгаар одоо Монголын анхны кино гэдэг юм хийгдээд л те. Тэгээд бас нэг одоо энэ хүн те үнэхээр мундаг хүн байлээ. Одоо би сүүлд нь яг хэлжсэн ярьжсэн үг бүрээр нь задлана. Ингээл анх Монгол хүү гэдэг кино Монголд хийгдэхэд л анхны кино гэсэн үг шүү дээ те. Тэгэхэд л энэ хүн богд дээр тоглож байгаа байхгүй. Тэгээд маш олон кинонууд байдаг. Тэгээд маш олон кинонууд дээр чинь эхлээд яг нэг кино Монгол улсад хөгжихийн тулд тэгээд нөгөө давхар энэ чинь дахиад л одоо үнээр нь хэлгээ те одоо хувьсгалын одоо ямар нэгэн пропаганда те нэг ийм үзэл сурталыг суулгах гэж урлагийг бол одоо хүчээр ашигладаг байсан. Тэгээ энэ хүн бол эсрэг талд нь яг энэний эсрэг талд нь байдаг. Хизээч урлагт те захиргаадалт ийм тушаал гэдэг юм байх ёсгүй. Харин дэг журам гэдэг ч юм уу те нэг нэгнийгээ хүндлэх одоо юу гэдгийг үг авах тийм юм байж болно. Захиргаадалт нэгж байж болохгүй. Тэгээд бидний үеийг ингээ кино урлагийг бүтээхэд зөвлөлбод улс тэнд маш их орж ирдэг байсан. Тэр улсын нөлөө маш их байгаа. Тэгээд биднийг бүр цаанаас нь ингэж шахаж хэлдэг байсан гэж байгаа. Тэгэл анхны киноноос ахуулаад тэр богдод тоглоод эхэлсэн. Тэгэл өөрөө дотроо юм байнга тэмцэлтэй. За Монголын кино төх тэр чигтээ энэ хүнтэй холбоотой гэж ойлгож болно. Хэлэхэд буруутахгүй гэж. Анх 1936 онд Монголын анхны уран сайхны кино болох Монгол хүү кинонд Хошуу ноёны дүрд амжилттай тоглохоор эхэлсэн юм байна. За тэгээд түүнээс 55 жилийн дараа буюу 1936 онд тоглож исэн. За тэгээд тэрнээс хойш 1991 онд хүртэл Аргамжаа гэдэг кино тоглосон. Баг сүүлийн тоглосон кино энэ гэж байгаа. Тэгэхээр 1936 оноос 1991 оны хооронд буюу 55 жилийн турш дэлгэцэнд мөнхөрсөн гэсэн энэ хүн. За тэгээ монголчууд бид яг анхны алхам гэх кино гэдэг чинь мэдхөө. Нөгөө нэг хадлан хийж байгаа одоо нэг ахмадууд сайхан одоо өвгчүүл гэдэг юм уу хөгчүүл байж байгаа шүү дээ. Тэн дээр нэг агрономч болох нэг оюутан охин ирдэг. Тэгээ тэр ярьж байгаа юм амар хөөрхөн. За чи ямар ажлаар ярьж байгаа байлаа гэдгсэн чи те практик хийх гэж ярьж байгаа. Нэгдүгээр нь практик гэдэг үг. Хоёр дахь нь чи тэгээд ямар мэргэжил болох гэж агрономч болно. Хоёр дахь гадаад байна. Ингээд яг тэр үеийн одоо нөгөө нэг одоо монголчууд шүү дээ те нэг охин оюутан болоод ирж байгааз эндээс ахуулаад практик хийж байгаа агрономч болох гэж байгаа гэдэг. Тэнгуут нөгөө хэд нь нэг ёсондоо ийм л гэсэн үг юм байна л тэгээ хоорондоо монголоор яриад байгаа байхгүй тэр өгүүдийг орчуулад гэх мэтлэн тэгээ тэр дунд яг тэр нэг тэр охинд айгүй түшигтэй хань болж юм зөвлөдөг нэг ийм ахмад хүний дүр байдаг. Тэгээ тэр дүрэнд манай монголчууд бас их хайртай байдаг. За тэгээ нөгөө богд хааны хэсэг рүү оръё. Нэмийн цэгмэдгайн бүтээсэн дүрүүдээс бидний сэтгэлд хамгийн тод үлдсэн нь бол яах аргагүй богд хааны дүр буюу 8 дугаар богд Жавзан дамбын дүр. За тэгээд 1942 онд одоо Сүхбаатар гэдэг кино хийгддэг. За энэ Сүхбаатар гэдэг кино бол тэр чигтээ үзэл суртал. Тэгээд найруулагчт нь, жүжигчт нь одоо юу гэдгийг зохиолыг гэдэг юм уу тэр чигт нь Оросууд бичсэн. Зөвлөлбод улсаас бичсэн. Тэгээд энэ кинонд бол манай 3 дүр тоглосон байдаг. Тэгээ одоо ингээд бусад бүх дүрүүд нь Орос ирнээсээ те яагаад энэ хүн орж ирээд энэ хүн орж ирэх хэрэгтэй яагаад 3 өөр дүр орж иж ингээ бодглохлоор энэ хүний чадвар гэдэг нь тухайд ямар байсан харагдаж байгаа бах те хэнийг урдаа барьж ийн гэдэг нь ойлгомжтой болж байгаа бах. За тэгээ Сүхбаатар кинон дээр ч юм бол өөрөө яг нөгөө нэг богдын дүрийг
бүтээдэг юм байна л да. Сүхбаатар киноноос хоошоо 6 удаа одоо энэ кинотой нийлээ 7 удаа гэсэн үг байхгүй юу? Богдын дүрэг бүтээсэн байдаг. Энэ Сүхбаатар гэдэг Оросуудын хийсэн кинон дээр хамгийн эхлээд өвгүүлэгч өвгөнөөр гардаг. Араас нэг ядуу өвгөний дүрд орж ирдэг. Тэгээд богд хааны дүр тоглолт юм бэл. Нэг кинонд 3 дүр бүтээж орж ирж байгаа байхгүй юу? За Нэмийн цэгмэдгөө бол богдын дүрийг бүтээхдээ дүрийн судалгаан дээр маш сайн ажилласан гэдэг өөрөө. Өөрийнхөө бас байглаас даяасан авьяас, ууггүй хөдөлмөрийн үр дүнд энэхүү дүрийг өөр жүжигчин хизээч дахиж бүтээж чадхааргүй болтол нь за яг хаа хизээч биш л те. Гэтэ бүтээж чадхааргүй болтол нь өндөр босог тогтоож тамгалсан байдаг. Тэгээд өөрөө дүрийн судалгаа яаж хийсэн гэхлээр одоо яг энэ хүмүүсийн үед чинь Богд хаан ч 1924 онд өнгөрцөн байгаа шүү дээ тий. Тэгээд энэ кино манайч жишээлбэл 1942 онд гэж штэ 18 жилийн дараа гарч чинь. Тэгээд мэдээж одоо нас болсон хүнийг яаж ашиглаж болно гэж байгаа юм шиг нөгөө зөвлөлт бод улсч ашиглахдаа одоо манай нөгөө нэг шар феодлууд гэж манай лам тий одоо хутагтуудыг тэгэл одоо энэ Богд хаан эдрийг ч юм өстой бүр жинхэнэ нөгөө нэг доош нь хийхийн дээдэр хийдэг штэ. Тэгээ ямар сандаа энэ мэн дээр ч нөгөө нэг лам хор өгж алдаг штэ. Богд Сүхбаатарыг тий гих мэтлэн ингээд нэг юм одоо нөгөө сутал ухуулах ард түмний тархийг угаах тий ийм юм одоо бүтээгээд эхэлж байгаа. За тэгээд тэрэн дунд энэ хүмүүс давхар явж байгаа. Гэхдээ энэ хүн богдын дүрийг гаргахтаа яах вэ гэдгийг бодож байгаа. За тэгин гутлаа очоод хуучны хүмүүсээс очиж асуудаг. За тэгээд энэ дээр яад юм ихлээр ингэдэг юм л та. Одоо өөрөө 1990 оны 1 сарын 26-ны өдөр бүр сүүлч юу 1990 оны 1 сарын 26-ны өдөр удаг зохиол урлаг гэдэг сонин байдаг. Энэ сонинд өгсөн ярилцлага нь байдаг байхгүй. За энэ дээр хэлж байгаа. Тийм ээ, ихтер үеэс 8 дугаар богдыг завхай, архичин, ухаан молгу, өвчин эмгэгт баригдсан. Тэ бидэрт юу гэдэг вүлээ? Монгол даяараа тийм байсан штэ гэж бидэрт хүртэл хэлдэг те. Тахир дутуу хүн шүү гэж тархинд шингээсэн байсан тэр үед. Тэр үед урлагт заах, засах, захиргаадах арга ноёлж исэн. Богдтой холбоотой бичиг номыг судлуулдаггүй, үзүүлдэггүй ч байсан. Харин би хүмүүсээс өөрөө асууж сурж явлаа гэж байгаа юм. Богдын дүрийг үлдээх гэдэг шүү дээ. За би яг энэ дээр зүгээр дахиад жоохон юм нэмэхэд ингэж байгаа. Сая сүүлд энэ онд билүү дээ. Энэ онд тухай. Энэ онд Цөвөн цаг гэж кино гарсан шүү дээ, тэ. Тэгээд тэр кинон дээр яг одоо би нөгөө бас л энэ 20 дугаар зууны түүх мөхөөг илүү мэддэг, сонирхдог те. Одоо ингэ судалдаг учраас тэр кино нээлттэй игээд очиод урилгаар үзсэн нээлтэн дээр. Тэгээд тэгтээ би нэг бүр ингээд шүүрс алтцсан ирээгүй. Тэгээд би эргэж ирэнгуутлаа яг эндээс камераасаа тавьж хагаад нэг хэсэг видео яриа цацаад. Тэгээд тэр маньсэндээ маш олон хүмүүс төрсөн л те. Тэн дээр би юу гэж ярьсан гэхэлэр одоо хэдүүлээ одоо богдыг жинхнээр нь яг харах болцсон баха. Бидэрт харуулж ойлгуулж кинон дээр үлдээсэн тэр зүйл бол маш их суртал үзэл суртал орцсон байсан. Тэндээс хойш одоо 42 он одоо энэ 24 онд гарсан хэрэг чинь бараг 80 жил байх гэдэг шүү дээ, тий. 80 жилийн дараа богдыг яг үннээр нь гаргаж ирсэн учраас би бүр тэр киноны хамт олонд болон тэр кинонд маш их баярлсан байхгүй. Тэгээд богд хааныг биднэрт тим яг саний дутаад байгаа шиг те ингэж ойлгуулсан байдаг. Үгүй шүү. Богд бол ийм учиртай хүн шүү. Одоо бид нар үннээр нь харах ёстой гэж хэлж ийсэн байхгүй тухайн үед. Тэгсэн чинь одоо яг энэ онд биш эх онд бас яг гарах юм. Одоо тусгаар тогтнол бошго сахич гэх кино хийгдэж байгаа. Тэгээ кино удахгүй гарах. Тэр кинон дээр гарч байгаа богд биш те. Яг нөгөө нэг яг бидний хүсэж байгаа тэр богд мөн. Үнэн түүхээр юм уу. Тэгээд цөвөн цаг дээр тоглож исэн богд хаан тоглосон залуу яг энэ тусгаар тогтнол киноны бошоо сагчтай дахиад богдын төд орж ирж байгаа. Тэгэхээр энэ Нэмийн цэгмэдгаач юм болохоор зөвхөн богдыг өөрөө тоглодог гэсэн гэдэг шүү дээ, тий. Энэ хүнтэй ойртож очихгүй ерөөсөө богд гэхээр энэ хүн л харагддаг байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ямар ч гэсэн богдын дүрийг дараалаад 2 кинон дээр бүтээж байгаа нэг юм. Өөрөө тэр хүн болохоор бас лам хүн багхгүй юу? Тийм гэсэн. Тий. Тэгээд ингэ бүтээж байгаа юм сон тохиолдол явж байгаа. За энэ Нэмийн цэгмэдгаа болохоор тухайн үед нөгөө нэг өөрөө хүмүүсээс асууж явлаа гэж байна тий. Хинээс асуусан гэхээр партизан тогтох гэдэг хүнээс очиж асуусан. Партизан тий. За очиод асуусан гэж байгаа. Богд яг ямар хүн байсан бэ? Би одоо богдын дүрийг бүтээх гээд байгаа маа. Богд хаан ер нь ямар хүн байсан бэ гэдгсэн чинь. Ер нь бодлогошсон хүн байсан да. Ухаантай л байсан баг. Би төр зур уулзаж байснаас ойр дотн явсан биш тий. Тим том хүнтэй ч одоо төр зур уулзаж байсан. Гэх маягийн юм хэлээд бас инээ тэрийг хэлээд юугүй гэсэн цэнсэн байдалтай байсансан гэж байгаа. Тэгин гутал нь тэр үед богдын талаар ярих үг хэлээд цэгнэх нь аргагүй үстэй гэж өөрөө тухайд бодож ирсэн. За тэгээд бас богдын дэргэд унд хоолыг нь хийдэг байсан Баатар зам гэдэг хүн байсан юм байна. Тэр хүнийг олоод очиод уулзж байгаа байхгүй манай. Гэсэн чинь тэр бүр 1940 он хүртэл амьд байсан тийм хүн юм байна. Тэгээд энэ хүн бол богдыг муу хэлнэ гэж ёсоо. Энэ хүн болоход тэгсэн. Богдыг муу хэлнэ гэж ёсонд хазгай. Богд хаан эргэлзэх юмгүй ухаантай хүн байсан. Олон үг дугуйдаг нь үнэн.
олон үг дуурдаггүй. Харин арх жаахан зоогддог байсан юм. Их даг нь бол тунц сэргэлэн авахаачтай хүн байсан. Гадаадын зочид төлөөлөгчдөд өөрөө үйлчилдэг байсныг нь би мэднэ. Богд хаан засаг төр өөрчлөгдөн гэдгийг ч мэдчихсэн. Бүр хэлжсэн. Хүрээний ганхчуудын гойх гоотх нь хитрээд эхнэрүүд үсээд ирээлгээд ирчүүд нь улаан шар зулагтай гутлөмсөд илээ. Энэ бол өөр цагийн дуудлага гэж ярьж исэн. Гэж тэр нөгөө Баатар зам гэдэг хүн хэлсэн байгаа байхгүй. Тэгээд Монгол улсдаа их үнэнч байсан. Манжаас тусгаарлахад их хүчин зүтгэл гаргасан. Хувьсгалж долоог хоош явах гэж байгааг нь мэдээд 7 шар хадаг бэлдүүлээд эднэр их яарад байна гэж хэлсэн баг. Эднэр их яарад байна. Тэгэхээр одоо тэр хойно болсон түүхийг нь бид нар мэдэн штэ тий. Анхны 7 явлаа, хувьсгалыг хийлээ, эргэж ирлээ. За тэгээд авахын тулд хичнээн хүмүүсийг хядлаа. Яаж хувьсгал явлаа, яасан хийсэн бүгдийг мэдчих. Гэтэл тэр хүн хоошо явах чахт нь 7 шар хадаг бэлдүүлээд тэгээд эднэр их яарад байна. Уул нь өдөр судартаал явах хэрэгтэй юм шүү дээ гэж Богд хаан хэлж ийсэн гэж энэ Баатар зам гэдэг хүн энэ хүнд хэлсэн байгаа байхгүй. За тэгээд энэ зүйлүүдийг сонсчод уул нь бол илүү нарийн мэдмээр байдаг. Гэхдээ тэнд чинь ярьж болохгүй цаг байхгүй тий 40 он гэдэг чинь. Тэр 37 он хэлмэгдүүлэлт дээр чинь сүдэр дуусаагүй байгаа. Ууг ашуу нулимс хатаагүй байгаа тийм үү байхгүй. За тэгээд амийн сегмент яг энэ яриа өндөг ойлгонгуутлаа. За Богдод тоглох юм байна. За тэгээд Сүхбаатар киноны Богдод тоглох болчоод нэг ихч баярлсангүй. Тэгээд нөгөө нэг түрүүний хэлж ийснээр яг энэ Сүхбаатар киног чи орсууд тий үзэл судлаар хийж байгаа. Найруулагч Зархи гэдэг байгаа. Тэгээд Хейфиц гэж бас хүн байгаад байгаа. Зархи Хейфиц гэдэг хоёр хүн. За энэ хоёр болохоор яг нөгөө нэг нямын цэгмэдэд очиод Богдод тоглож штэ тий. Очиод ингэсэн гэж байгаа. Богд бол ер нь их бүдүүлэг муу хүн шүү гэж хэлсэн. Тэгэхээр чиний гаргаж байгаа Богд чинь ийм хүн шүү гэж жүжигчэнд хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр жүжигч нь өөрөө монгол хүн байж штэ. Богдынхын дүрийг гаргаж штэ. Тэгэхээр дотор нь бол ингээд яаж ч удсан хүндлэл гэдэг юм уу, нэг юм айдас гэдэг юм уу, нэг юм байж байгаа штэ. Тэгин гутал дээрээс нь ирээд нөгөө нэг захиргаадах юм орж иж байгаа байхгүй. Ийм дүр шүү гэж найруулагч нь хэлж байгаа. Би дотор сэтгэлдээ мөн сонин юмда төр шашин хоёрыг хосолж барьсан хаан хүн тийм баймааргүй юм да гэж бодож исэн. Юу ч гэсэн оюун санаанд дотогшоо орсон хүн бол олон үггүй гэдэг нь бол үнний хувьтай байх гэж бодоод түүнийг л бодох юм шүү гэж өөрөө дотроо бодсон баг. Одоо нэг нээхэх юм ярихгүй те нээхэх үг гаргахгүй тэгээ үгээ цөөхөн хэлнэ гэдэг нь тэрний юм байх юм байна гэж бодоод орсон байгаа байхгүй. Тэгэл мэдээж үг цаанаас охол мохол юм бүгдийг л цаанаас нь өгж байгаа. За тэгэл гадаа төрөх яхаа болно үз учиргүй муугар гарвал хөгчүүд маань дургуутсах бах та гэж бас бодож ирсэн. Тэгээд Богд ухаантай хүн байсныг гаргасан бол би өдийд хаанаас ингэж явж явах вэ? Энэ өгүүлбэр амар үг. Богд ухаантай хүн байсныг гаргасан бол би өдийд хаанаас ингэж явж байх вэ? Яагаад ингэж байгаа юм гэхээр яг энэ ярьслага өгж байгаа 1990 он өөрөө 1997 онд өнгөрсөн. Өнгөрөхдөө маш хэцүү амьдралтай, маш ядруухан байж байгаад өнгөрсөн байна. Тийм. Тэгээд хэлж байгааз Богд ухаантай хүн байсныг уул нь гаргацсан бол би өдийд хаанаас ингэж явах вэ? Тэгэхээр тухайн үед гаргасан Богд нь бол тэдний захиалгын Богд байсан гэдэг хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Ер нь бол. Цэгмэдгоо Богд Жавзан дам хотготыг уран сайхны дүрийг Сүхбаатар кино, за өглөө, тэмцэл, зэрэг нэмхийн өмнө, төгсгөл, тунгалаг тамир, Хатан Баатар магсарч ав, Талын Баатар гэдэг жүжигүүд бүтээсэн. Өмнөх 6 нь бүгдээр кино гоц Талын Баатар жүжиг. Ийм олон хэсгүүдээр ерөөсө Богдын дүрийг бүтээсэн. Тэгэхээр ч мөр ардын Богд байгаа байхгүй. Одоо 20 дугаар зуунд бол одоо кино урлагаар гэдэг юм уу, жүжиг ингээд гэдэг юм уу те ингээд харж үзээ зургаар ингээд ингэсэн хүн бол баг жинхэнэ Богд нь аль нь гэхийг мэдэхгүй байхгүй те кинон дээр нь Богд гэд гараад идэг. Дахиад кино үзэхлээр дахиад энэ дээр Богд нь тэр хүн байж лээдэг гэхээр те. Тий. За тэгээд нэг удаа одоо тэр нөгөө Сүхбаатар кинон дээр ингэдэг юм. Тэгээ осууд хийсэн Сүхбаатар кинон дээр нөгөө Орос Сүхбаатар чи хөвтөж байна. Тэгэн бол гаднаас биеийн жоохон тааруу байгаа гэдэг ч үлээ нэг лам орж ирнэ. Тэр лам ингээд нуугдж хагаад уух юмд нь хор хийгээд тэгээд Сүхбаатар дуулгаад тэгээд Сүхбаатар босч ирээд тэрийг уучаад хөвтөн гутлаа босч ирэл хордлоо энэ тэр ягаал те ингээд нөгөө лам нь явцдаг. Тэгээл ингээд тэмцээл ингээд тэгжсэн чинь туслахууд нь ирэл бөө юм болол яава яваагийн гутал би зүгээрээ гэж хувцаамсал гараал. Тэгснэ бүх цэргүүд нэрсэн байгаа гутал нисч явж байгаа шүү бодоо би бол ирүүл байна гэж буудаал. Тэгснэ нэгнийга тэрвэрж юмрээд нэг юм хэсэд гараад идэг байхгүй. Тэгсэн чинь тэр яг хор өгж байгаа лам багц. Тэрнийхэн дүрд нь Аравдан гэж хүн тоглосон юм байна. Тэгээд нөгөө нэг Богдын дүрд нь болохоор хин штэ. Нэмэн цэгмдэг штэ тийм. Тэгээ энэ хоёрыг чи нөгөө нэг киноныг гаргацснаас нь хоош нөгөө Монгол түмэн чин мэдхгүй түүхээ мэдхгүй усуд нь бүгдээрээ Сүхбаатарыг та нар алсан. Энэ хоёр алсан гэдэг кинон дээрээс нь ойлгоцсон. Тэгээд яг нөгөө нэг захаар явж яхад нь хүүхдүүд нийлээд жанжинд хор өгдөг Богд хор өгсөн лам хоёр нь явж ийн гэд бөөнөрөө нийлж чулуун үлгсэн гэж байгаа. Энэ хоёр лөө.
Тэгсэн чинь тэр үед болохоор яг тэр үедээ болохоор юу гэж бодож байсан гэхээр нэмэн зэгмүүд байгаа. Тэр үед бит хоёр дүрээ сайн бүтээснэ багтан ярихын зэрэгцээ. Дүрээ сайн бүтээснэ багтан ярих. Итгэлэн дүрээ гаргасан байна. Үнэхээр сайн гаргасан байна гэж ярихын зэрэгцээ нөгөө талд нь шүү дээ, тэ. Энэ хүүхдүүд түүхэнд ингэж бичээгүйг хожим ойлгоод уран сайхны аргаар л биднийг итгүүлж байж тэ гэж бодондоо гэж хэлсэн. Энэ 1990 онд өгсөн ярилцлаган дээр ингэж хэлээд байгаа шүү дээ энэ хүн. Тэгэхээр амар байгаа шүү дээ. Түүхэнд ингэж бичээгүйг хожим ойлгоод тэ уран сайхны аргаар л биднийг итгүүлжтэй гэдгийг хожим мэдэндээ гэж байгаа. Гэтэ их юу өөдрөг байсан байна. Тэр үедээ хэд онд гарсан кино лээ? 42 он шүү дээ. 42 онд гарсан кинон дээр тоглолцоод дараа нь ийм үйл явдал үзчихэд тун удахгүй байдал өөрчлөгдөнө гэсэн итгэл найдвар байсан байна. Тэгэхээр тэд нар ч гэсэндээ мэдээд байгаа байхгүй. Гэтэ яаж чадахгүй байгаа. Нэг юм дараад те захиргаад л ийм юм дотор ингэчээд байгаа. Тэгээд өөрөө хүртэл ингээл яг тэр үед ингээл 42 онд бүтээчээд одоо 1990 онд гэдэг ч яхаа те үнэн түүхийг нь мэдээд хэдэг. Өөрөө тэнд нэг тийм мэдсэн. Хаа байсан 50 жил тэр юмдаа шаналж явсан бол яах вэ? Тэр 42-ны хүүхдүүд байтугай би хүртэл тэгж боддог байсан баг. Юу саяхныг хүртэл ч нэг сэсгэр малгайтай лам өрөөд ирэнгүүт тэрийг жигшиж байгаа юм чинь. Тий. Тэгэл тэн чи юм хийгээл ингүүт. Тэр одоо хэсэг одоо болтол миний толгойд байж л. Ингиж нөгөө нэг урлагаар те ингиж киногаар гэдэг ч юм уу ингиж бүр Монгол төмнийг хідэн үеэр нь тархийг нь угаагаа хийдсэн. Харин тий. Ийм багхгүй. Тэр чи маш удаан үргэлжилсэн байгаа зү. Тий. Саяхныг хүртэлчтэй бүр те. Тэгээ бид тэр нэг кинон дээр яг нөгөө богдыг арай өөрөөр хаалгад эхлэн гол бүр. Үнэхээр бүр ингээд баяр ингээд бүр. Одоо харин болцсон шүү дээ. Одоо бид жинхнээс мэдэх болцсон байхгүй юу гэдээ ингээдсэн баг. За тэгээд түүхэн үнэн уран сайхан хоёр заавал шүтэлцээтэй байх учиртай. Өргөжлүүлээ хэлж байгаа манай. Түүхэн үнэн уран сайхан хоёр заавал шүтэлцээтэй байх учиртай шүү. Түүхийг хуулахгүйч түүхийн шугамыг нь хэрхэвч гажиж болдгүй. Уран сайхан нэмж болно. Гэтэ үндсэн шугамыг нь хизээж гажиж болохгүй шүү. Кинон дээр ч гэсэндээ те уран сайхан байж болно. Бидний үеийнхэн түүхэн үннийг ухуулга уран сайхан хоёроор мөн чих өнгөлөн талталсан да. Яг л үний юм яриад байгаас те. Ухуулга уран сайхан хоёроо түүхэн үннийг бид нар үнэхээр их талталсан да. Энэ хүмүүс яг тэр нийгмийн одоо үзүүлж явж байгаа хүмүүс нь учраас ийм дотор шаналтай. Бид мэддэг чаддаг ямар хомсхон гагцхуу хувьсгалын өнөөг хүртэл хөгжсөн ирээдүйдээ туйлгүй үнэнч байсан. Бид улсаа урлагаа гэж бүхий л цаг заваа зориулан нэг бодлын хөөрөн улс байж тэ. Өвдөгч юм уу хожим хоон хэрэг болно гэд арагш нь 5-10 бор юм хийж явсан ч удаа байхгүй. Түүнийг феодлын ёс гэж боддог тухайд. Би театрын дарга байхдаа гадаадаас ирсэн зочдыг хүлээн авах болж тэгээд театраас гэр авч өгөөд цуслан бариулаад бүх юмыг нь бэлдүүлж дайллага цайллага болоод дараа нь тэр зардлаа эргүүлээд төлөх гэж хэдэн сар цалингүй ажиллаж ирсэн удаач надад бий. Тэгэхээр тэр үеийн хүмүүсийг үнэхээр одоо угаана гэдэг юм уу бүр үнэхээр ингэсэн байгааз мөнгө цааш наадгалах юм бол феодлын ёс гэдэг энэ хүмүүс хадгалахгүй шүү дээ. Тэгээд тэр гадаадаас зочин төлөөлөгч ирж байгаа Монголын театр гэж зориод ирсэн театрын дарга нь тэр хүмүүст цайлга майлга ингээд театрынхаа мөнгөөр гаргаж хийчихэд тэрнийхээ өрийг дарах гээд өөрөө хэдэн сар цалингүй ажиллаж шүү дээ. Ингэж энэ хүмүүс өнөөдрийн театр гэдэг одоо энэ байгууллагыг чинь те өнөөдрийн хүмүүст ингэж шатн болж эвэн болж хөргөж өгсөн байгаа шүү дээ. Амар л та. Хооч үеийнхэн бидний хийсэн бүтээснийг харахаас биш ямар гэр оронтой ядмаг аж төрж байсныг харахгүй л гэж бодож явж тээ. Тэгэхээр манай урлагийнх бас тэр үедээ мэдээд гэтээ маш хэцүү байсан эндээс харагдчих. Тэд үннийг хэлмээр байдаг. Гой ингээд үннийг өгүүлээд тэрийг ингээд жүжиглэлтэндээ ч юм уу уран бүтээлтэй ингээд шингэмээр байдаг. Гэтэл тэгж чадахгүй. Тэгээд ч нэг дараа нь кино гарснаас хойш заавал нэг соёлын яамны коллегээр орж шалгуулдаг гарахгүйг нь шийддэг юм чинь бас давхар юм яваад байдаг шүү дээ. Захиалагт кинонууд л гэсэн үг байхгүй дээр нь те. Тэгээд тэр чинь хэрвээ өөрийнхөө тэр үзэл бодлыг шингээчих юм бол дараа нь өөр асуудал орно шүү дээ. Тэгээд ингэж байгаа. Бид захиргаадах үеийн урлагийн гол төлөөлөгчд мөн юм. Гэхдээ бидний хийсэн дотор өнөөгийнхэнд авах харах юм бий л гэж боддог. Тэнд буруу байсныг бид нар хүнд мэдээд шүү. Тэгээд буруу байсныг ингээд мэдчихэд дахиж ийм юм болохгүй гэж бидэрт бүртэл ингэж шүтэл юмаа үлдээж байгаа байхгүй. Урлагт захиргаадах ёс байхгүй байх нь зөв юм. Харин урлагт урлан бүтээх, ухааны хатуу дэглэм, за журам, сахилга бат бол байх учиртай гэж хэлсэн. Одоо санахад дутагдaltaа юу вэ гэхээр урлагийг хитрхи худалдаа 8-ны тал руу хэлбэлэгчгүй гэмээр байна. Одоо бол тэгвэл урлагийн чанар сулрна нэстэ. Бидний үеийн жүжигчид, уран бүтээлчид урлагийг бүтээхийг зорихдоо нам засгийн бодлогыг бүтээх гэж л санаа байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэж хараад энэ буруу, энэ зөв, энэ алдаатай оноотой байсан эсэхийг хэлэхэд та нөхөд залуу үеийнхнээс шүүлтүр мэднэ.
Театр кинонд одоо шинээр Богд хаан ч юм уу хутагт хувилгаад тэр үеийн тэргүүний дэвшлэлд үзэлтэй сэхэтэн ноёд төшмөндийн тухай дүрслэн гаргахдаа их л өөрөөр үзүүлэх юм шиг байна. Одооноос нэг юм өөр болж байгаа юм гэж 90 оноос л хойш ингэж мэдэрч ирсэн байгаа юм хүн. Тэгээ манай драмын одоо театр болохоор Богд хааны тухай жүжиг тавих сургатай байна гэж тэр 90 онд энэ хүн ярьж ирсэн байгаа юм. Тийм, урлагийн ер нь юу юм? Урлагийн хүмүүсийн үүргэн тийм юм. Шин тутам зүйлийг соргогоор мэдрээд тэгээ тэрийг ингэж ард олондоо түгээгээд ард олонныгоо чирэх хэрэгтэй байхгүй. Энэ хүмүүс тэгжсэн баг. Тэгвэл би одооныхыг бас шүүмжлэмээр байна. Одооны урлагийнхан ч юм уу киноныхан за би кино үздэг хүн тий. Тэгвэл одооны киноныхан өөрсдөө чирэгдээд байгаа. Хүмүүс юу хүсэж чинь тэрийг нөгөөд байгаа. Тэгэхгүй эдгээр чинь өөрсдөө шин юм хийгээд хүмүүс тэрийг үзээд гайхшраад ингэж юу гоё синхрэх хэрэгтэй байхгүй. Гэгэрх хэрэгтэй байхгүй. Гэтэл ерөөсөө тэр үргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тэгээд одоо хит ашиг руугаа хэлбийчихлээр нөгөө талд нь энэс болчихдаг шүү гэдээ энэ хүн хэлээд байна шүү дээ. Энэ хүн ч юм бол Монголын кино урлаг тэр жигтэй энэ хүнээр гэж хэлэхэд бас хэсдэггүй гэдэг байгаа байхгүй. Анхны киноноос нь ахуулаад 90 он гартлах кинон дэр хүртэл явж байгаа бодох орчин тий. За хоёул хамтар ажиллаж ярьж. За тий. Кино урлаг бол хамгийн чухал нь гэж Ленин хэлж ирсэн. Тий шүү. Тий. Тэр суртал ухуулга синхруулах бүх юмыг хийж болно тий. За өнөөдрийн дугаарыг маань оргил өвд хамтдаа оргил худалдааны төв ивент итгэж байна. За оргил худалдааны төв нь циркээс урагш 100 м-т нарны зам дагуу Инканто Центро төвд шинэ салбараа тун удахгүй 12 сарын 19-нд нэгж байгаа юм байна. Зэрс 3 хоногийн дараа юм байна. За нээлтийн өдөр ирсэн 99 499 999 дэх эхний үйлчлүүлэгчдээс алтан саксны азднууд тодорч сакс дүүрэн бэлэг өгөх юм байна. За 20,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн буюу бүх бараандаа 70% зад хямдрал зарласан байна. За 50,000 төгрөгөөс дээш худалдаа авалт бүрт гарын бэлэгтэй. За мөн нээлтийн өдөр баримтаа үзүүлээд Facebook пэйжийн дагаад стори хийгээд шууд 10,000 төгрөгийн ваучер авч болох юм байна. За ирсэн хүн бүрт экотор бэлэглэнэ гэж байна. За энэ бол өстой гоё мэдээ байна. Хүн хөшгөр ингээд тор ууцаа их гоё санагддаг болчих. Барины шилээс ахалаад. Би угаасаа хайцаг савны хоббит шүү дээ шиг. За оргилийн 3% хөнгөлтийн картыг энэ өдөр өнгөө нийлэх боломжтой байна. За оргил маань бол манай үндэсний эсвэл дэлгүүр байгаа. За шинэ салбарын хаягийг дахиад хэлэхэд циркээс урагшаа нарны зам дагуу байрлаж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд Нямын цэгмэд гэдэг энэ хүн бол за мэдээж үнэхээр агуу жүжигч нүү. Агуу жүжигчин. Дээрээс нь бас үнэхээр чадaltaй, мэдрэмжтэй найруулагч. Тэгээд кино жүжигч нүү, жүжигчин те. Иннээс гадна манай театрын урлагийг хөгжүүлэх хэрэгт маш их гавьяа байгуулсан хүн гэж хэлж болно. Одоо манайх энэ театрын музей гэдэг тэгээд театр руу ороход дотор нь байдаг юм шиг үлээ. Тэн дээр одоо яг ингээ зураг хөргөтөөгөө ямар хүмүүс байсан яасан гэдэг чинь 1990-ад онд яг энэ музейг байгуулдаг юм байлээ. Бүр ингээ захиалж зурулж энэ дээр олгоод хийгээд. Тэрэн дээр ихэд яг энэ хүний зураг нь хийсэн бүтээсэн байдаг юм байлээ шүү. Бас ороод танилцуул те. За тэгээд 1944-өөс 1949 онуудад урлагийн сургуулийн драмын ангид жүжигчний ур чадварыг хичээл зааж мэрэгжлийн боловсон хүчнийг төрүүлэхэд баггуу тус хүргэж ирсэн хүн. За нэгдүгээр нь. Хоёр дахь нь Дорнод аймгийн театр гэж байгаа. Дорнод аймгийн театрыг байгуулахад уран бүтээлийн талаар туслалцаж за 1949-өөс 1950 онд Ховд аймгийн театрыг байгуулах ажилд идэвхтэй оролцож байсан. Орон нутагт театрын урлагийг дэлгэрүүлэхэд маш сайн үр дүн өгж ажиллаж исэн гэж байгаа. Мөн дээрэс нь Увс аймгийн хөгжинт драмын театр болон Эрдэнэтийн соёлын ордны суурийг тавихад гартан оролцсон гэдэг. Олон газар соёлын үрийг тайлсан хүн байна. Тэгээд өөрийнх нь сургасан тэр шавнар нээдэр юмуд нь бүгдээрээ бас л өөр газрууд очиод дахиад тэр тарьсан үрийг нь улам гоё ууслаа. Тэндээс чин хичнээн ч мундаг жүжигчд юм уу, хичнээн ч мундаг урлагийнхан маань төрсөн юм билээ. Бид нар мэдэхгүй байхгүй. Энэ цаагаараа ийм том зүйлийг хийж явдаг энэ хүмүүс маань. За Нямын цэмэд зөвхөн театр урлагийн зүтгэлтэн төдийгүй олон нийтийн ажилд эдвэх зүтгэлтэд оролцдог байсан. За Нямын цэмэдийн хувьд болохоор намын их баг хурал болон дэлхийн дахны хурал зөвлөхөнд удаа дараалан оролцож ирсэн бас. Тэгээд 1951 оноос 1959 онуудад улсын хөгжим драмын театрын даргаар ажиллаж ирсэн. Тий, ийм хүн байгаа. За тэгээд түүний тухай бас нэг ярьсан дурсамж яриа гэх юм бол охиных нь яриа гэж байлаа. Эхнэртэйгээ гэр бүл болсон түүхэн их хөгжилтэй гэж хэлээ. Ягаад тэгэхээр за энэ өмнө нь л хэлчихэд ер нь бол хоёр хүүхэдтэй
те хоёр хүүхэд нь хоёулаа өргөмөл гэдэг. Тэгээд өөрөө бас нөгөө нэг одоо эцэг нь гэдэг юм уу те. Одоо ээжийнхаа ахаар агуулсан байдаг шүү дээ те. Тэгээд их нэртэйгээ гэр бүл болоод өөрийн төрсөн одоо хүүхэдтэй болж чадаагүй хоёр хүүхэд өргөж авч одоо өсгөж хүмүүжүүлсэн байдгийн байлээ. Тэгээд одоо нэг охин нь л энийг дуусч байгаа хэл та. Их нэртэйгээ гэр бүл болсон түүх нь хөвжөлтэй гэж байгаа. Яг нь нэг дор ажилдаг байсан хүмүүс юм байл та. Цэгмэдгээ болон ихнэр нь хоёр. Банзар ихнэрийг нь болохоор банзарч гэдэг. Тэгээд нэг дор ажилдаг. Тэгсэн чинь банзарч нь болохоор кино үйлдвэрийн монтаж чинь байсан юм байна л да. Тэр үед. Тэгэхээр кино үйлдвэрт одоо манай нэмийн цэгмэд байх нь байна л да. Сонноос би сая өчигдөрхөн бүр ингээд өчнөөн олон Монголынхон алдартай энэ мундаг жүжигчд найруулагчдыг ингэж адренердүүд хийж ягаад тэр Монгол кино үйлдвэр гэдэг юм би орж үзээгүй байхгүй. Үнэхээр ингэж босхыг өндөрлөж жагаад өчигдөр би шагааж үзлээ. Тэгээд нөгөө орсон чи яаж яхад амралтын өдрөлтөө хинч байхгүй хав аргагүй байгаа л да. Тэгээд ороод нэг студид орж. Тэгээд орсон чи урдаас нөгөө нэг кино камер мамрууд нь ингээд тавигдсан, зураг мургууд тавигдсан. Ямар гоё юм бэ. Тэгэл хамаг ингээд шар ус босоод ингээд орлоо. Тэгэхээр энэ хүмүүс маань тэндээс амьдралаа эхэлсэн байх нь. Би нэгэ зүсийг мэддэг ч гэсэндээ нэг их хайцдаггүй байж. Тэгсэн чи нэг өдөр таарсан гинэ. Таарснаа хингөө нэмэн цэгмүүдгаа тэгсэн гинэ. Хой банзарч гээл дуудсан юм байна нөгөө эмэгтэйгээ. Тэгэл нөгөөт нь одоо айл гэсэн болт яасан ч гэдэг юм уу тэгсэн болт гэсэн чи чамтаа сууна. Манай энэ гэрийн түлхүүр очиж хүзүүний оролт угаа гэд шууд тэгсэн гинэ. Тэгэл гэрэлцсэн гэж ярьдаг. Гинэ сайхан заяа. Харамсалтай тэр хоёр маань одоо өөрийн төрсэн хүүхдүүд байхгүй. Тэгээ хамаатныхаа хоёр охиныг өөр дөрвөж авсан гэдэг. Тэгээ маш их хөдөлмөрч ийм улс байсан. Өглөө хоёр хүүхдээ унтчихт нь гараал явдаг, унтчихт нь л ирдэг. Тэгээ хийсэн бүтээсэн болгоно түрүүний ярьж байгаа тий улсын хөгжил одоо нам засгийн даалгавар гэдэг юм уу ингээл зүтгэлсэн 90 он гараад үнэхээр хэцүүхэн амьдарч байгаад амьдрал нь бол төгссөн гэдгийг байлээ шүү. За тэгээ түүний одоо хөдөлмөр гавьяаг төр зэсэг өндрөөр үнэлж гэдэг тэгсэрнээсээ өндрөөр үнэлж тий 1941 онд гавьяач жүжигч 1951 онд ардын жүжигчнээс л шагсан. Хаав байсан 1941 1951 он гэтэл 1997 онд энэ хүн өнгөрч байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр л өндрөөр үнэлсэн юм бол те үнэхээр л өндрөөр үнэлсэн юм бол яагаад амьдралын төсөөллийн жилүүд нь бас тийм харамсалтай байна гэж. Түүнийг хөдөөлүүлэхдээ театрынхан одоо ярьдаг түүнийг хөдөөлүүлэхдээ богд хааны хувцастай хөдөөлүүлсэн гэдэг. Гэж одоо манай энэ театрын жүжигчдийн хооронд бас яриа байдгийн байлээ. За тэгээд манай найруулагч бас зохиол дээрээс яг энэ түүний бүтээсэн дөрүүдийг он сартаар ингээд бүр ингээд одоо ингээд чагсаахад хүснэгт хийцэн байгаа. Миний одоо энэ зохиол дээр ингээд бүр 3 4 хуудас зөвхөн жүжиг нь гүйж байгаа. Тайзны жүжиг нь. Тэгээд найруулсан жүжигүүд нь ингээд бас ингээд дахиад 3 4 хуудас бүтэн юм гүйж байгаа. Түүний араас нөгөө дэлгэцэнд бүтээсэн бүтээлүүд нь ингээд баг хит юмдээ 20 гаруй юм уу дэлгэцийн бүтээлүүд нь. Зүгээр би дэлгэцийн бүтээлүүдээс нь дурдъя те. Яг бидэрт нөгөө YouTube-ээс ч гэдэг юм ингээд одоо үзэх боломжтой байдаг учраас хэрвээ манай энэ театрын байгууллагуудад тэр 20 дугаар зуунд тавигдчихсэн жүжигүүдийн бичлэг ч юм уу те. Тиймэрхүү юмуд байдаг бол одоо эргэж гаргаж ирээд үзүүлвэл хүмүүст ямар гоё байх болоо. Тэр бол жинхэнэ алтан фонд шүү те. Үндэсний телевиз архивт байж магадгүй. Бас бичлэг болгож авч үлддэг байж магадгүй те. Тэгэхээр энэ 20 дугаар зуунд тэр 50-ийн он 60-ийн онд ч бас тоглож ирсэн тийм кино хийжлээсэн учраас те тайзны жүжигүүдийг ингээ гоё бүтэн бичлэг болгоод аваад үлдсэн байгаас. Харин те. Тэр мэрийг үзхийс. Тэр баг байдаг бах гэх санаад байна. За тэгээд дэлгэцнээ бүтээсэн дөрүүд нь Нямын цэгмүүдийн дэлгэцэнд бүтээсэн дөрүүд нь гэх юм бол түрүүний ярьжсэн нөгөө Монгол хүү кино шүү дээ. Монгол хүү кинон дээрээс авахлаад энэ өвөр Монгол ноёны дүүийг бүтээж эхэлсэн. За тэгээд Сүхбаатар кинон дээр бол оршил өвгөн, тэгээд богд, тэр ядуу одоо лам гэдэг юм уу те. Иймэрхүү дүрийг бүтээж ирсэн. За Сүрэг чон гэж кино байгаа. Сүрэг чон киноны дамб, Хил дээр гэдэг киноны цэргийн дарга, Тарвган тахал киноны өвгөн тоглодог, Гэмэн урдаа гэдэг киногийн хөдөөгийн хүний дүрийг бүтээдэг. Цогтайж кинон дээр засаг ламын дүрийг бүтээдэг. Бидэнд юу саадуулж н киноны агуулгын нэрв, гологдсон хүүхэн киноны лувсан өвгөн, Түмний нэг киноны Жигмэд данзан, Өглөө киноны богд, Улаан дацгийн пингийн эзэн, Зэрэг нэмхийн өмнө богд, Тэмцэл киноны богд, Тамирын охины өвгөн тоглодог, Анхны алхам киноны Балдан өвгөн, Төөрсөөр төрөлтөө киноны Манаач өвгөн, Агуй нууц киноны Албан хаагч, Дайсны цэргүүдээ сонсцоо киноны Нүүдэлчин өвгөн, Төгсгөл киноны богд, Хүний төлөө киноны Малчин өвгөн, Хүний амь киноны Боловсон хүчний эрхлэгч, Хатанбаатар кинонд богд хааны дүрийг бүтээдэг. За ийм одоо ард түмэндээ одоо богд гэж хөндлөгдсөн тий ардын богд гэж байгаа шүнч юм байна. Ардын богд хөндлөгдсөн. Дээрээс нь дэлгэцэнд мөхөрсөн богд гэж бид хүний нэрлэж байгаа. Одоо алдарч жүжигчин, найруулагч, Нямын цэгмэд хэмээх хэрэг мэдлэлээр дуусгаад ийм байна.
За баярлалаа нааш. За баярлалаа. Тэр бүгдийн хувцастай уршуулсан гэсэн чинь сонь болчихлоо. Мэдгээ жолоогоо тавьчин манай хүн биз дээ. Өө тийш дээ араас нь хөөцөлдөд охины маань сүйд хийчингээ алдлаа гэж хөөцөлдөд идэг шүү дээ. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын яваа те. Нэг гоё юм хэлж өгөх байхаа гэлс. За тэг. Яг хөө энэ нэвтрүүлгийг үзсэн хүмүүст маань гоё дараагийн нэг гоё зүйл болж магадгүй. Ингэж юм л та. Бид бүхэн Адар андар нэвтрүүлгүүдээ аль болох те ийм улс суурьтай, баримттай одоо газруудаар хамтарч хийх хүсдэг. Тийм ч учраас бид бүхэн бас нэрийн дурдж болохооргүй хид хідэн одоо газрууд маань байгаа те. Энэ бол зүгээр хувь төрийн бус байгууллага биш шүү. Яг төрийн байгууллагууд маань нэрийн дурдж болцоошгүй бас дурдах хэрэггүй бас зарим тохиолдолд. Ийм газруудтайгаа байдаг. За дээрээс нь ил гарч бидэнтэй бүр яг ингэж хамтын ажиллагаагаа зарлж явдаг газар маань бол манай цагаатгалын улсын комисс. За тэгээд маш олон архивын газрууд байгаа. Тэгсэн чинь өнгөрсөн амралтын өдөр өнгөрсөн 5 дахад холбогдож илээ цагаатгалын улсын комиссийн хамт олонноос маань. Тэгээд за одоо Монгол улсын тагнуулын ерөнхий газрын тусгай архив гэж байдаг. Энэ бол бүр тагнуулын ерөнхий газрын архив дотор дахиад тусгай архив гэж байгаа. Тусгай архивын эрхлэгч түүх ухааны доктор нэг эрхэн байгаа. Тэр хүн маш олон жилийн судалгаан дээр одоо ингээд яг өнөөдрөөс ахуулаад тусгай архиваас нийтэд ил болж байгаа. Шинэ судалгааны одоо гэсэн үг байхгүй тийм шинэ судалгаанууд орсон ийм зүйл гарч ирлээ. Үүнийг танаа хамт олон төргүүлье. Та одоо Адар андар нэвтрүүлгээрээ те энэ одоо 20 дугаар зууны элхмүүдийн хамтар үнэн зөвөөр хөргөдөг нэвтрүүлгүүд дээр энэ одоо материалыг те хамгийн түрүүнд танд хүргэж байна. Үнэн зөвөөр нь одоо бид нар ярьж харуулах цаг болсон. Ингээд хүргье гэж. Тэр нь болохоор Монголын сүүлчийн засаг ноёд. Буюу бидний одоо яг өв уламжлал одоо алтан ургаас залгамжилж явж байгаа одоо ноёдоо хийдэг те байдаг байсан одоо энэ хан те ноёд гэх юм одоо ингээд яг л хошуу нэг замлагамж явж байгаа энэ бүх Монголын сүүлчийн засаг ноёдын амьдрал яаж төгссөн юм бэ? Яаж тэр хүмүүсийг хэлмэгдүүлсэн бэ? Яаж тэр хүмүүсийг одоо дуусгасан бэ гэдэг ч юм уу те энэ болго нэг харуулсан ийм шин одоо зүйл гарч ирж байгаа. Энэ нь одоо тагнуулын ерхий газрын тусгай архиваас нийтэд ил болж байгаа ийм мэдээлэл байна. За ёстой хүндэтгэн хүлээн авъя тийм ээ. Тий. Одоо тэгээ бид энэ ажлыг маш сайн судалгаа хийж хагаад эх оны одоо 2 сараас хойш төлөвлөлөөд байна. Ер нь бол 2 сараас хойшоо Дондог дулам хатны талаар, Чин Гуан хан доржийн талаар, Сайн ноён хан намнан сүрэнгийн талаар гэх мэтчлээ ингээд яг засаг ноёдуудынхаа талаар нэвтрүүлэг та бүхэнд хүргэх гээд бэлдэж байгаа шүү. Бидэнд хүртэл ингээд нэг хуваалцахгүй байхын аргагүй ийм сайхан мэдээлэл байна л да. Ёстой сайхан мэдээ баярлалаа нушаа. За баярлалаа. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувг болон NTV телевизээр замун 83.3 107 стилгийн Од мөндөр радиогоор хүлээн. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын урайтай Мортон Residence болон Оргил уд хамттай урайтай Оргил худалдааны төв ивент гэсэн. За ганушаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.